За сайн байцгаана уу та бүхэндээ бид хэм бэ гэх бидний подкаст үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сэдв монголчуудын аян дан болон цэргийн урлагийн түүхийн талаар ярилцсан. Бидний зочноор цэргийн шинжлэх ухааны доктор, цэргийн түүхч Хайнзангийн Шагдар оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Эхний асуулт маань таны гарал усаа нутаг ус хаанах их вэ? Тэгээ таны боловсролын талаар та. Ховдонгийн дөрвөн суманд өссөн алхнуудаа өгтэй. Тэгээд мал өсөө дараа нь сургуулийн мөрхөөс Улаанбаатарт зэрэг ерөнхийдөө сургууль төгссөн. Удаад нь Москвад Ленин нэрмжид зэрэг улс төрөйтэй төгссөн сургууль бол ийм л байна. За үндсэн сэдв рүү оръё. Монголчуудын цэргийн түүх хизээнээс ихтэй вэ? Судрагч тэмдэглэж үлдсэн хамгийн эртний бодит сурвалж нь юу байдаг вэ? Монголчууд 5000 жилийн түүхтэй. Монгол хүн бий болсноор л цэргийн шинжлэх ухаан хөгжсөн. Ерөөсөө цэргийн шинжлэх ухаан бол бүх шинжлэх ухаан нь ууган шинжлэх ухаан. Яагаад гэвэл амьдралын төлөө тэмцэл хүнийг бий болгосон. Хоолоо олж идэх. Зөвхөн эндээс л одоо эхлэхэд Монгол цэргийн түүх бол 5000 жилийн түүхтэй. Манайхан одоо цаашаа хүнүүгээс цаашаа нэг сая явж чадахгүй л байна. Чадхал болно. Энэ нэг бол археологи, антропологийн судалгаа гүнзгийрээд ирсэн цагт хиймэл оюун ухаан хөгжөөд ирсэн цагт бол монголчууд цэргийн түүхэн 5000 жилийн түүхээс эхэлж ярих болно гэж боддог. Хүний өрнөөс уламжилж ирсэн дараа нь аль Чингис хаан уламжилж авсан энэ цэргийн зохион байгуулалтын 10-100 мянга төмт гэдэг байгаа шүү дээ. Эднэрийн явуулах дээр ямар давуу тал бий болгосон бэ? Яг энэ цэргийн зохион байгуулалт. За энэ Монголын зохион байгуулалт бол монголчуудаас гарсан. Монгол одоо тархай амьдрдаг шүү дээ. Бид нар чинь одоо нэг хотод биш. Тийм нөхцөлд цэргүүд дан төргөн цуглуулах, дайнд төргөн мордох тэр шаардлагын үүднээс 10-100 одоо ингээд Монголын зохион байгуулалт бий болсон. Энэний онцлоглол нь юу гэхлээрээс дээрээс доошоо команд төргийн дамжин айлд одоо хүн давтах хэрэг байхгүй шүү дээ. 1000-аас 100-ийн даргад одоо улааш давтлаад дайнд бэлдэж тэнд бай. Тэрнээс нь доош нь 15 дарга нарт хүрэхэд тэр маш түргэн хугацаанд амжиж гарах. Монголын одоо ховгонгуудын морьт дайсан үеиг чинь одоогийнхоор бол нисэх онгоц шиг л орж ирнэ шүү дээ. Хурдаараа. Тийм учраас тэрүүн зогцож мэдээлэл яаж түргэн амжуулах вэ? Яаж түргэн одоо дайшлага авч дайд мордох вэ? Энэ Монголын ахуйгаас гарсан ийм одоо зохион байгуулалтын арга байх. Тэр чинь одоо ер нь тэгэл энэ 20 дугаар зуун хүртэл Монголд байлаа шүү дээ. 10, 50, 100 тэгээд 20 дугаар зуун хүртэл одоо манайд байсан зохион байгуулалтын арга. Одоо нэг
иргэний нийгэмд ч гэсэн бас иймэрхүү хандлага байдаг шүү дээ. Манай одоо 10 таар залуучууд энэ төр 10 таар зохион байгуулах гэж байгаа асуудал яригдчихэд юм байлээ. Тэгэхээр энэ нь бол Монгол ахуй тохирсон одоо сонгодог арга гэж боддог. За Монгол цэргийн гол зэвсэг одоо морь, номсом гэл хоёрыг дуулах гэл маш олон зүйлүүдийг ингээд дурдж болно. Тэгээ энэ бусад айрмаас ялгаатай нь яг 13 дугаар зууны үеийн монголчуудын тэр айрам бусад айрамуудаас ялгаатай зүйл нь юу вэ? Яг Монголын одоо үндсэн зэвсэг номсон байна. Номсон бол Монголын номсон бол тухайн үеийн дэлхийд байгаагүй хүчтэй хоолцох тусдаг номсон байсан. Энийг Хөвлийн тэрэг Японд очиод байлдахад Японд тэр дайнд орж исэн хүн дурссан байдгийг Япон хүн. Монголын Юан улсын номчдын сум бидэн дээр асгараад байх. Тэгэхэд бидний сум тэдэнд хүрэхгүй далайд чолгоод унцдаг юм. Унцгаад байх. Гэж одоо дурссан байдаг. Энэ бол дайнд оролцсон хүний үг. Мөн Батын зэрэгт олзлогдсон Европт тийм ээ. Нөхөр бас бичсэн байдаг. Монголын номсон бороос асарч байхад бидний сум тэдэнд хүрэхгүй юм гэж бичсэн байдаг. Тэгэхээр чин Аз Европт тэр үчи Аз Европ хоёр л байсан тийм ээ. Аз Европт хондоо Монголын ном сумыг гүйцэх юм байгаагүй. За тэрнээс дараа чинь одоо жад байна тийм ээ. Жадыг бол бариад дүрж болно, шидэж болно. Шидэг жад монголчууд байсан. Монголчууд одоо ч гэсэн жад шидэхтэй бол хол шидэд баг. Тэгэхээр тэрвийн улсууд ч гэсэн бас л жадыг бол чадварлаг хэрэгэлдэг байжээ. Янгар тоожийг чинь одоо тоолыг чинь ёо 15 дугаар зууны үед бичсэн болов гэж таамаглалтай. Тэн дээр бол жад шидэхийн гайхамшигыг сайхан төршсөн байдаг. Тэр бол ухаандан тэр тоолыг зохиоход ямар ватер зориулсан одоо мэдэгдгүй юм. Тэгтээ тэр жад шидэхийн гайхамшигыг үзүүлсэн байдаг. Тэр бол одоо монголчуудын одоо жад хэрэглэхийн ур чадвар байсан гэж бодож байна. За морийг одоо хүндэн зэвсэх юм бол тийм ээ. Морь бол бас л одооны зэвсгэлж ордтой, чадaltaй ийм л одоо байсан. Энэгээр юм одоо тухайн үеийн дэлхийд Монголын зэрэг ялд байгуулах үндсийн нэг нь болж байсан. Үндсүүд нь болж байсан. Тэгээд ер нь монголчууд энэ морийг дайны үйл ажиллагаанд хэрхэн бэлддэг вэ? Морь одоо ингээд бас нэг хол аян дай явахд чинь бас зарим нэг сурвалжууд бол 1-ээс 5 морь нэг зэрэг авч явдаг гэсэн сурвалжууд байгаад байна шүү дээ, тий. Тийм ээ, 1-ээс 1, 3, 5 гэсэн тоо байдаг. Тэгээд тэр чинь яг байлдаанд орох морь бол тустай. Морийг чинь тусна бэлдэнэ. Тэрийг зэвлэх морь гэдэг. Зэвлэх морь. Тэр нь одоо байлдаанд орох морь. Тэрийг нь одоо тусна зөвхөн байлдаанд л унана. Бус нь одоо аянд явахад тэр бол одоо бус морьд унах шишээтэй. 5 морьтой байхад 2-ын ухаандаа зэвлэх байлдааны морь, 3-ын ухаандаа одоо аян замд яах ачаа тавих хоолнос одоо хоцоноор ачих ч юм уу
ийм одоо мөрөж төрөлжүүлээд тэгээд сургацдаг. Байлдаанд орох мөрийг бол дадлажуулах хэрэгтэй. Тэр чинь тэр хангинаа шугаан дотор чинь ороход айгүй бол бүлгээд явна шүү дээ. Айгүй ойртож өгөхгүй. Тийм учраас тэр их өөр одоо дадлажуулаад тэгээд одоо номхон ч гэдэг юм уу тийм ээ тэр байны хөлд өргөхгүй хөөхөд одоо гүйцэх хурдтай найсны хөөхөд үүсэх хурдтай ийм сайн мөрдийг бол дэвлэх мөр гэж тусна бэлтэн унааны мөр ачааны мөрийг бас тусна одоо оног даагнаас нь эхэлж сургаж дадлагжуулж ингэж хэрэгэлдэг Монголын одоо тэр байлдаанд мөр үйлдэх соёл гэж байсан байна л да. Тэгэл одоо тэр чинь тэр мөрийг чинь одоо тараг хүчийг хадгалах ч юм уу тийм ээ монголчуудын аргууд байна шүү дээ. Тэгэж одоо морин хайрлж байдаг. Тэр бол тэр одоо байлдаанд ороход одоо өргөж зүгтахгүй дээр нь хурдтай байх шаардлагатай. Хурдтай байх шаардлагатай. Монголчууд чинь одоо урдаа чарвана, урагшаа чарвана, хажуу дэшээ чарвана, арагшаа чарвана. Дөрвөн дээр бас л одоо харвана гэсэн үг шүү. Энэ жороо мөрний гарал бол би тэр байлдааны мөрний одоо өгшил байж юу гэж би дотороо боддог. Ягаад гэвэл яг нэг хэмэлтэй нэг хэмээр одоо хондоо засамдаар явж байгаа машин шиг сайхан байна шүү дээ. Тэрнэрээ чинь харвахад мэрэгэн харвана да. Түүнээс цогж байгаа мөрнөөс харвахад хүнтэй. Яг тэр журамор бол тэр зэвлэх мөр байж дээ гэж би зүгээр дотроо боддог тийм сурвалж ичиг байх үлдээ. Тэгээд жураморыг хайрлаж хундаг бол бас ийм л учиртай болов би дотроо зүгээр байна. За энэ монголчуудын бас нэг зэвсэг болох сэлэмний талаар зарим сурвалжид болох тэр энэ сэлэмийг юм тахир байсан гэдэг. Зарим монгол цэргийн сэлэм бол юм твчгэн байсан гэдэг. Зарим нь хоёр эрттэй байсан. Нэг эрттэйч байсан гэдэг шүү дээ. Морин дээрээс завчих зориулттай. Энэ иргэн монголчууд энэ 80 данд хэдэн төрлийн сэлэм ашигладаг байсан бэ? Энэ яг судалгаагаар тогтоогдсон зүйл байдаг. Одоо 13 дугаар 100 гэхэд чинь тэрний өмнө чинь одоо хүннүү, шамби, жужаан гэдэг монголчууд байсан. Тэрний дараа нь одоо Түрк, Уугар, Киргиз орж ирсэн. Тэгэхээр чинь одоо манай дээр чинь манай доктор тус үрдэн одоо 80-аас 120-30 жил манай нутагтаар байсан. Тэгэхээр тэрний чинь одоо зэвсэгнийн юу Монголд туснаад тусна. Тэгэхээр 13 дугаар зууны үеийн сэлэмгээр одоо нэг зураг мөрөг дараадаг шиг тийм махар байгаагүй байна лээ. Тийм яг тийм одоо хадвар шиг махрын зурж ярьдаг улсууд байдаг л да. Тийм болдоогүй. Зүгээр яг юуныхан үзүүрээр сэлмний үзүүр бол жоохон тахир. Тэр нь яадгүй гэхлээрээс морин дээрээс цаачихад зүсэл сайтай. Зүгээр их цээх юм бол цогж оног өгөхөөс зүсэхгүй зүсч чадахгүй шүү дээ. Айгуул нэг гарадан гэхэд ингээд нэг шарах үсгээд нөгөөх нь бүх хүн бол унахгүй. Тэрүүн дөрөв зүгээр ингээд хэрвээд ингээд өнгөрөхөд ёо яралтад байгаанда харах зөрүү тогтооход сайн ингэж юм байгаа. Зүгээр яг тийм махар ийм болоход чинь тэр чинь ингээд зүсэх боломж байхгүй дээ. Тийм ээ. Яг нөгөө махар талаар нэг ороод тэгэл
гарна шүү дээ. Тийм учраас Монголын тэр сэлгэмэл махрис сэлгэм гэдэг нь бодвол Европоос гарсан үг байх. Тэд нар бол зүгээр ингээд шовшол сэлмийн зураг би харж ирсэн. Манай махар гэдэг нь тэр үзүүрэн махар тий үзүүрэн махар. Тэргээр махар сэлгэм гэж нэр авсан. Тий. Тэр монголчуудын сэлгэмний хийж болов морин дээрээс тавчаад өнгөрөхөд зөвшөөд гарах тийм үзүүрэн махар ийм сэлгэм байж л гэж яваад байдаг. За зарим их түүхийн судлаачид бол яг монголчуудыг бол зэрлэгүүд ер нь байж байгаа нэг уулгалт товтлог зэрлэгүүд л гэж ярьдаг. Тэгээд зарим судлаачид бол монголчууд нэг 80 дайны хийхдээ маш сайн бэлтгэлийг хангадаг байсан гэдэг сурвалжууд зарим байгаад байдаг. Тэгээд мөн хааны хүлээгүүг ойрох дорнод руу явуулахад дайны бэлтгэлийг бол 2-оос 3 жил хийсэн байдаг шүү дээ. Ер нь дайны бэлтгэлийг ер нь хэрхэн хангадаг байв. Зүгээр шууд морин дээр давхиал явчихдаг байсан уу? Дайны бэлтгэлийг ер нь хэрхэн яаж хангадаг байсан бэ? Дайны яг одоо Мондан Чингис хааны Монголд дотор нэг овгон аймагуудыг нэгтгэх 20 хэдэн байлдаан хийсэн. Тэр үед бол одоо байнгын бэлтгэл гэж байсан болохоос биш. Зориуд бэлтгэж байгаа. Ягаад гэвэл одоо Чингис хааны тэр хамгийн Монгол улсын тагнуур сүлжээг гайхан хэрэгтэй байсан. Тэгэл тэр үдүүч гэдэг юм уу? Дайрах бэлтгэл хангаж яана гэдэг бол дорн мэддэг байсан. Энэ одоохондоо өөрийн талын тагнуул эсвэл өөрийн талын дэмждэг улсууд тэнд байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө мэдээрлээ шууд морддог байсан. Энэ л одоо Монголын ах хөдөл холбоотой юм лээ тийм ээ. Ойр байна, бас нутаг болсон ойр байна. Тэгэл Чингис хааны таагчгийн нэг содон зүйл нь бол яасан эрлэхэд төрүүл мордож очиж зогтдог. Нэрсэн цаг алдгүй. Тэрийн бэлтгэлээ хангаад эрхийн оронд ерөөсөн мэдээ авлаа мордож очиж зогтдог. Энэ бол бүр хандан их Монгол улсын жанжтын одоо бүр тогтсон арга. Хизээч өөрийнхөө бүрэн дээр байж байгаа дайснаад дээрээс нь буулгасан төөх байхгүй. Зүгээр гадаадад дайнд мордтой бол бэлтээ хангадаг байсан. Тэгээд чинь одоо нэг агтаа байлдна тийм ээ. Агтаа байлдна, таргалуулна. Дарган мороор байлддаг штэ гэмээр байлдна ч байхгүй. Өөрсдийнхөө хоолундыг бэлдэн тийм ээ. Маршрутаа тодорхойлно. Маршрут бол одоо усгүй зүйлээр явж болохгүй шүү дээ. Хондоо зуны нөхцөл гэхэд аль усыг дагаж орох уу? Дайсан хаана байна? Тэр усыг дагаад ороход хондоо ард нь орчих болцоо байна уу юу? Гэх мэтлэнгээр бэлдэн. Гэхдээ Монголын онцлог бол байнгын бэлтгэлтэй байсан. Хүн одоо номсонтой. Хүн анхын нэг чинь байлдааны бэлтгэл дадлага гэж шүү дээ. За бас нэг аянтай холбоотой монголчуудын бас нэг амжилт үзүүлсэн зүйл нь хооллолт. Зэргийн хооллолт. Тэгээд зарим нь болох тэр сэргүүдийн бас хооллолт нь болох тэр монголчууд нь өөрсдөө хоолоо өөрөө хийж явцдаг, идчихдэг. Зарим нь болох тэр ерөнхийдөө ингээд борцоо хийгээл
уртталт нь нэг гол дээр ч юм уу нэг хүмүүс гал төлөөл чулуу халааж яхад ингээд маршал ингээд шууд морин дээр хооллоо идэ явчихдаг гэсэн нэг сурвалжууд байгаад энэ хэр үндэстэй зүйл юм. Монголчуудын хооллолт нь ер нь армийн хооллолт нь яаж зохион байгуулалттай байсан? Армийн хооллолт бол яг одоо эрчүүд дайнд мартахад хоолын энэ замын хоолыг бэлэн болох үүргийг бол их засаг хуулиар иргэд нь даалгасан байна. Тэр бол байнга одоо нөхрөө дайнд мартахад хүнсний асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. За энэ барууны одоо төвчид дээр бичсэн юм бол да тэр сүүгоод явдаг гэж. Тэгэхээр хоноод сүүгоод явна гэдэг нь манай юу л юмших байх юм л да. Ээзгээл юмших байх юм л да. Одоо хатаасан зүгт явдаг гэж бичдэг. Тэр нь манай ээзгээл таарч байгаа. Ээзгээл чинь халуусан тэгэл уурчхад тэгээ сүвтэйтэй тэгэл болоо явчихсан шүү дээ. Тэмдэрс голцоо борц цагаад байнга одоо хөвөлжсөн одоо нөөцлөд тэр цагаадын бэлэн байдаг. За хөвөлн болохоос дундаа бэлдээд борцсон ичдэг. Тэгээ борц чинь тэр хоёрыг чинь нэгээд мөрөн дээр амсаад явахад л тэгэл яваалаа. Чанардаг вэ шүү дээ. Одоогийн үедээ нөгөө эко бүтээгдэхүүн гэдэг чинь ер нь нэг сайн нэг жоохон ээжийг хийж хоолнд нэг яхан борц үрчгээд цасгал явдаг шүү дээ. Одоо бид нэр тийм үстэд чанарлаг нөгөө талаар. Нөгөө талаар ихлээр юу харийн дайнд мартахад бол тэр улсын хил хүртэл хүнстэй байх хэрэгтэй. Одоогоод явна. Тийм ээ. Эсвэл нөгөө гүүгэн замдан саарчихна. Замдан саагаад гүүнийх зүг хариг уучхан. Малаач таваад явна. Одоо бүхрээ тэмээг тэмээндээ даашаа очгоочгаар одоо хүнсэнд хэрэглэнэ. Бүхрээ бас хүнсэнд хэрэглэнэ. Айсны дотор орох хүртэл ямарч байсан өөрсдөө хоолыг бэлдэх хэрэгтэй. Ер нь аливаа дайны хууль байт юм л да. Дайнаа тэжээн гэж. Тэр хондан одоо энэ Узбек хүртэл алт таваад явахгүй шүү дээ. Одоо сартуул одоо байлдахаар явхад яг тийм одоо тэр орон нутгаас хоолоо олж ичнэ. Энийг хондан тийм дайны хууль мэддэг хүн бол дээрэмт идэх одоо тондог мондог гэж одоо альч ялгаагүй шүү дээ. Одоо энэ орчин үеийн яаж байгаа юм уу? Ер нь одоо 20 дугаар зууны 1-2 дугаар дайн чинь Оросын зэрэг пошторлоо. Пошторч олж идэв шүү дээ. Өөр дорж хөлтэй биш. Тэгэхээр дайн харид явахад бол дайнаа тийж гэсэн хуулиар хаална. Зарим нэг сурвалжтай монголчуудыг бас нэг энэ хот улсуудыг эзэглэх тийм байгалийн гаралтай зэвсэг тийм энэ одоо бактериологийн зэвсэг гэж ярьдаг тийм ийм юмнуудыг бас хэрэгжилж ирсэн хэд удаа гэж ийм сурвалж байдгүй. Тааны чинь Чингис хааны зэрэг тангууд одоо хэрэгжилсэн байдгийг. Тангууд гэж одоогийн Шинжаан нутаг шүү дээ. Шинжааны
тэнд гэрэлсэн байдیں۔ Европт одоо нөө тарах өчтэй тарах дахал дараасан гэж. Одоо Чингис хааны мянганы хүнээр тодорхойлж хийсэн Нью-Йорк Таймс сонин тэнд хэлсэн байдаг шүү дээ. Одоо таргуун дахал дарааж Европын өхүүлсэн асар олон саяар нөхүүлсэн. Тэрний үр дүнд ажиллах хүч үнд орсон. Одоо зөөн хүн хондоо хүн 3 хүний ажил гэж орох нь шүү дээ. Тэгээд одоо ажиллах хүчийг хөгжүүлсэн. Өөртөө тахалтай өгчдгүй юм уу? Өөртөө тэр тахлаас сэргийлэх арга байсан шүү. Тийм. Одоо тэр цагтааж энэ надаар хүртэл гардаг шүү дээ. Өөртөө тэр тахлаас сэргийлэх арга байсан бай. Тэрийг одоо өдөр мартчих байгаа юм шиг байна. Түүнээс чинь тэрийг хэрэглэгч нь өөртөө гэрэн шүү дээ. Тэгээд таргуун дахал тараасан дуулж өөртөө одоо хохирсон тийм төв юусэн харагддаг юм шүү дээ. Тэр үед өөртөө одоо ч гэсэн Монгол улс тэр таргуун дахлаас өөртөө хангаалах ийм юм олчих юм бол тэгээ хэлж болохгүй юм. Олчих юм бол Монгол улс өөрийгөө хамгаалах чадвартай болно гэсэн үг л дээ. Тий. Таргуун дахлыг ширүүс гарга оллоо гэд 20 жилийн өмнө Монгол залуу нээлээ гэж нэг сурах гараад алга болсон. Тэр одоо яатсан байна. За тактик, стратегийн хувьд Чингис хаан бас нэг энэ цэргийн түүхэнд Монгол цэргийн түүхэнд шинэ дэвшлсэн маш олон тактик, стратегиуд бодож яг амьдрал дээр хэрэгжүүлсэн байдаг шүү дээ. Энэ онцлог тактикууд нь ер нь ямар тактикууд вэ? Энэ дэлхийн цэргийн түүхэнд Монгол шиг цэргийн одоо тогтсон нэр томьёо тийм баялаг нэр томьёотой үндэстэн байхгүй. Энэ нэр томьёо яагаад юунаас гарсан гэхлээрээс нөгөөх л ахуйгаас гарсан байдаг юм байна лээ. Нохоо хэрэл гэж байна. Тэр нохоо хэрэл гэдэг нь дайсан одоо хөөлөө тийм ээ дайсан ирлээ. Тэгэхээр зогтно. Тийм ээ ухрна. Нохоо мөртөө хүнд нохоо тавихад яаж тавьдаг вүлээ? Заавал урдуур нь хэрж тавьдаг. Тий. Нохоо тэгдэж шүү дээ. Нохоо тий. Заавал урдуур нь тавьдаг. Тэрүүн шиг ингэж хэр тавихад нэг хэдэн сум эргэж харвдсан байгаа бол тэгэл цаашаа хурна. Тэгэж явж байгаад одоо ашигтай байрлаж авна. Хондоо өндөрлөх хатар ч юм уу ашигтай байрлал аваад гинт эргээд айрна. Нөгөө дайсан л байна. Тэр чинь ингэж яваад тэр морийг төхөрлөө одоо цуцаах нь шүү дээ. Тэр дайсны. Тийм морийг цуцаан тэгээд ядарсан үед нь одоо ашигтай байрлалаас эргээд дайрна. Тэр эргээд дайрахын нүүрэн дээрс асгарах гэх. Гэх мэтлэн одоо яг тэр Монгол ахуйгаараа энэ бол нэг талаар арга, нөгөө талаар цэргийн нууц, нөгөө талаар туршаал хүргэх түргэн арга.
Тийм ээ. Одоо чи ингэж байл гэж нуршсан дөрвөл нохой гэрэлхий. Тий. Эсвэл номон төлөвөр хий гэж. Ном дэлгүүр гэдэг нь. Тий. Номон төлөвөр гэдэг нь одоо хаадаг саач юм уу? Эсвэл одоо гол мөрөнд байснаа шах. Шахаж ном хэлбэрээ шахыг номон төлөвөр. Тэгээд ир чин бүр одоо яг л Монгол хавгаас авсан өөр өгөхөд номон төлөвөр гэдэг юм. Тэгэл ерөөсөн дарах дахиад явна. Тактикуудаа томьёолцсон ба шүү дээ. Томьёолцсон тийм аа тий. Тэгэл одоо тийм боруулах гэж нэг арга байна. Боруулах гэдэг нь юу яасан. Одоо ялгадаад ирлээ. Ялгадаад ирэх юм бол тэнд цус орсох болохгүй. Мөртөө хүн таалтал гэж дахиад очив. Тэрийг цацсан од гэнэ. Цацсан одоо. Тий, цацсан од. Таалтал гэж юм. Энийг хөөх юм. Тэр одоо дайсан чинь тараа даалга болчихдог. Наа тэгээд нэг газар цуглдаг. Цуглах газар мэдчээ. Байлтын нүд хэлээ шүү дээ. За ингээд болохоор цацсан од. Энэ тэнд цуглана. Яг хүн ялгадаад дөрвөл цацсан од хийн. Тэгээд цуглах газар бол хоорондоо ярьсан. Төлөвлөсөн. Хоорондоо мэдж байгаа. Тэгэл тэр газараа одоо цуглана. Тэрийг цацсан од гэнэ. Ингээд ерөөсөн тэр монголчуудын одоо цэргийн нэр томьёо таагчгийн нэр томьёо л да. Таагчгийн нэр одоо үлдэх гэж байна. Тойрох гэж байна. Тий. Тойрохонд бол асуур ингээд тойрохыг хэлж байна. Тойроод үсчих хэлж байна. Тэгэхээр бүчээ гин гэж байна. Одоо бүсдэг гэж байна. Дээр үед бүчээ. За. Бүчээ гин гэдэг байсан. Тий. Тэгээд дэрлэх гэж байна. Дэрлэх юм бол дайсантайгаа байлдаад дахаар нь байлдаж явж байгаад тойрч хүчтэй дэрлэх. Огт байлдангүйгээр арсуу тойроод үстэн бүчээ гин тийм ээ. Тэргийн үйлээ. Их мэтлэнгийн нэр томьёо. Тэгвэл дайрлахаас өмнө ерөнхийдөө нөхцөл байдлыг ажиж дайны явцад бас тэр томьёос нь нэрүүдээ хэрэглээл явцдаг гэсэн юм тийм бүх зэргүүд ойлгодог. Тэр бүх зэргүүд дарга нар ойлгоно. Хамгийн дарга нар л очих штеп. Тий. Тэгэхээр яасан за бүчээ гинэ. Бүчээ. Гүцээ. Тэр чинь одоо хол байрлаж байгаа юм бол дунд нь одоо улааш тавих гэж ирэн штеп. Тэр чинь одоо хандан одооных шиг байлдааны өргөд энгийн гэж тэр цагч байхгүй. Тэрийг шийдлэх болцооч байхгүй. Бүчээ гинэ гэхэл одоо ойлгомжтой. Болоо явчих шийдээ. За монголчуудын бас нэг юм дэлхийн түүхэнд одоо энэ маш алдартай жанжтууд байна. Зевс бүдэгээс авахуулаад л маш олон жанжт байна шүү дээ. Тэгээд энэ жанжтуудыг ерөнхийдөө яаж сургадаг вэ? Яаж бэлддэг байсан бэ? Тэгээд ерөнхийдөө энэ нэг тайны гавьягаар нь шууд тушаал дэвшүүлдэг байсан юм уу? Яадаг байсан? Одоо цэргийн цол гэж ярьдаг шиг тийм. Энэний тогтсон байдагаас нь харангуй зов. Чингис хааны нэг хийсэн чинчил бол нөгөө хүрээгээр амьдэрдэг. Хүрээний одоо ноён гэм үү эзэн бол үе залгамж гэж явдаг. Тэрийг 1204 оноос Чингис хаан эвдээд тэгээ 10-т луутын зохиомжтой оруулаад байлдаанд шалгарсан. Эр зөрөгтэй тэр одоо юу эцгэн уламжлах биш. Тэг болно биш. Тэнд чалтай нь одоо тэр 10-ын дараа зоотын дараа. Ер нь язгууртнуудад их халтаа шийдвэр шүү тийм. Халтаа шийдвэр. Язгуурт нь халтаа шийдвэр учраас Чингис хааны авгах нар ч гэсэн Чингис хаанд тэршлээд
терминал уусан шүү дээ Чингис. Тийм. Тэгэхээр тэр бол ер нь дэлхийн олон улсад нэгч тийм байгаагүй гэдэг. Нөгөөдлөр бол айлдаанд шалгараад тухайд 1906 онд их Монгол улсаа байгуулахад бол Чингис хаан урд нь хийсэн 20 гаруй дайнд шалгарсан сорчилж одоо мянгатын төмтийн дарга тавьж авсан. Ерөөсөө байлдаанд шалгарсан л тэр Жанжитан тэгж бэлтгэсэн. За сүүлийн үед бол одоо Чингис хаан одоо өөрөөр шинээр бол тэр Жанжид гэрт аваач өсгсөн байдаг. Хандан Мөнх хаан бол Мөнх хаан Батан энд бол Сүбэдэн гарт өссөн. Тийм. Багаас нь одоогийн хэлээр шав сургалт гэж шүү дээ. Тийм сургууль нь шилжсэн. Нөгөө талаар Өөлөнгийн үндэстний сургууль гэж байсан. Нөгөө өнцөг хүүхдүүдийг Монголын нутгийн дараа очиад Өөлөнгэд өгөөд байгаа шүү дээ. Тэр чинь одоо бичиг үсэх заах. Тэгэл одоо байлдаанд ажиллаад сурах. Багаас нь одоо хандан тэр хүчин хүүхдүүдийг голцоо шилж аваад тэгээд одоо ханга хүүхдүүд одоо тэнд бас хамрагдал байсан байх. Тэгээд тийм хандан сургууль хамгийн гол нь их бол бичиг үсэх сургууль. Тэгэл тэр чинь бас хүүхд авч яхаа нэмээр харвал хэлт юм чинь хүүхдөө нэг номсон барьж чадах наснаас эхлээл тэгээд тэр чинь одоо болжмор зурм харван шүү дээ. Багасаа болжмор зурм харваад сурцсан хүн чинь гайхалтай мингээр харахаас өөр арга байхгүй шүү дээ. Тийм ээ. Багасаа тэгээд нөөцөж гардаг шүү дээ. Болжмор харуулаа гэдэг. Тэгэхээр чинь тэр хүүхдийг ерөөсөн тийм болжмор тэгээд зурм харах мэрэгэн харуулж сурдаг. Багаас нь зүгээр одоо Монголын ах уу шүү дээ. Тийм ээ. Монголын ах уу тэгээд. За монголчууд нь тэгээ 13 14-р зууны үед бол маш хүчрхэг байсан. Цэрэг аримч гэсэн хүчрхэг байсан. Түүний дараа энэ бас нэг Монголын бууранд ороотлын үе. Энэ үед яг Монголын бид яг юуг алдчиход тэгсэн бэ? Энэ дайдах чадвар. Энэ бид мэддэг зүйлээ алдчихад тэгсэн үү? Скол угаасаа нэг дэлхийн энэ зэвсэг дар тийм буу хурдан буу гарч ирснээс бидний бас давуу тал алга болов. Энэ талаар ямар нэгэн судалгаа байдаг уу? Үгүй хурдан буу гарч ирсэн явдал бол Монголын байлдах чадварыг дорой төвсөн үнэ. Тийм ээ одоо илүү Европоос Герман Швед интерес чинь одоо бүгдээд Монгол улсын үед тэгээд Япон зэвсгүүд орж ирлээ шүү дээ. Тэр галт зэвсэг орж ирсэн бол Монголын байлдах чадвар гарцаагүй нөлөөсөн. Тэгэхдээ Монгол хүн тэр улс төрийн мотор лөөж гэдэг тэр үед бол байлдах чадвар алдаагүй байна. Хамгийн гол нь монголчууд дотор эв нэгдээ алдаад нэгдлээ алсаас болж л тухайд манжийн даралт болсон. Эв нэгдэлтэй баруун халхан Монгол хоёр эв нэгдэлтэй байсан бол манжид ялагдахгүй байжээ гэж одоо судаачд үздэг. Ялагдахгүй.
Тэгэл одоо өвөр Монгол тасарч ороод дараа нь хаалх Монголд тасарч ороод тэгэл хөрхий хоёрд Монгол нь үлдэж 80 жил ганцаардаж байлтал манжийн 10,000 зэрэгт толгойд орон гэд болоод ингээл Монгол 1752 бүрнээр манжийн юунд орлоо шүү. Энэ бол өөрөөсөө тэр эвийн нэгдлийн асуудал. Эвийн нэгдлийн юунаас болж байгаа нөх дээрээс одоо хаан ширээний тэмцэл. Энэ тэр ийм тэмцэлч дэжид ярилаад юм энэ дөө ганцхан Монгол. Одоо ч Монголд байна шүү дээ. Ширээний төлөө тэмцэл. Тэгэл одоо эвийн нэгдээ алдаад би энэ муужилж өөжилж ингээл одоо ийм нэгдээ алдсан болохоос Монголд хоол байна. Тийм ээ. Эдийн засаг хонмал байна. Гадрын баялаг байна. Аюу нэг ярилцсан дээр тэгсэн байдаг. Хоёр хүн нэг нь зүгтаад нэг нь хөөцөлж яхад тэр тоглоомын хүн өдөртөд байна. Хөөж байгаа хүн өдөртөд байна, зүгтж байгаа хүн өдөртөд байна гэдэг та хэлсэн байдаг. Тэрийг та нэг дэлгэрүүлээ. Гөрөөсөө л одоо би зүгтээ л. Байшин дээр зүгтээ. Чи хөөлд. Чи миний араас л унах шиг дагахаас гурван төвтэй тийм шиг дагахаас өөр аргагүй. Өөр тийш яваад ихгүй. Тэгтээ чи хэн өдөөч цогч байгаа нь өдөрж байгаа байхгүй юу? А тэр миний тэр уруул гарга гэдэг чинь тэр. Тий. Хөөгдөөд юм гэдэг чинь намайг хөөсөөр байгаа л намайг ашигтай байланд аваачих нь шүү дээ. Тэгэхээр тэр уруулах юм одоо тэр ухрах тэр арга чинь ерөөсөн Аз Европт аль ч оронд байгаа юм. Тэр усууд ч мараа зүгтүүл гутам шиг гэж үздэг тийм. Гутам шиг гэдэг. Тэгээд зориуд ингээд өдчгөөд ингээд зогтаад явахтаа чинь айгаа зогтлаа гэж боддог. Аз тэр Европч тэр. Тийм аргаар хондон зэвсэбэд Кавказад хэрглэж байлаа. Орос тэргэлсэн шүү дээ. 12 хоног охроод. Тэгэл Кавказ дээр ирээд уцаагаад арьсан шүү дээ. 12 хоног. Тэгээ нөгөө манайх болоод тэр чинь нэлээ холоос хөөж байгаа шүү дээ. Одоо кивэс мөрдөж хөөж байгаа шүү дээ. Одоо Орос юм дээр тайлхаа болох. А тэгэхээр манайх морин идэж шүү дээ. Одоо цатгал мөртөө. Тэгээд нэг Монгол мөрчин нэг 5 хоног үлдэн шүү дээ. Тэгэхэд тоомсог бол 2 өдрийн өрд авахгүй. Нэмэлт хижээл хэрэглээ. Тий. Нэмэлт хижээл хэрэглээ. Тэр хижээлээ ачиж явах уу, яах уу? Зулдаа шүү дээ. Манайх бол тэгээд шин сайхан идүүлчихэн, өдрөнд сэйдүүлчихэн. Тэр чин тэр уруул гарах чинь одоо хүүхд ногч тагладаг байдаг шүү дээ. Гэрээ тойроо одоо өдөрний хүүхд чинь аргалын цааныг орон тэгэл гэрээ тойроо. Яг чиний ерөөсөө дугтж байгаа. Яаж байгаа тэр Монголын тэр ахуугаас л байлдах арга гарч байгаа байхгүй. Миний яриад байгаа тийм шүү. Ерөөсөө Монголын байлдах арга бол Монголын ахуугаас. За тэгээд бас галдан бошготын үе гэж ярьдаг. Ойрд Монголын манжуудтай тэмцсэн үе. 100 модны толгойноор чинь бараг л сүм цэргийн алдаал ярих гэдэг галдан бошгот. Бараг тэр жилийн дараалнаас орсон байдаг шүү дээ. 100 модны талаар тулааны талаар танд судалсан зүйл байдгүй. Энэ дэр нь яагаад ялагдав? Ялагдахаас өөр арга байхгүй. Одоо тэр улаан ботны байлдан гэж хэлдэг. Тэрнээс галдан босгот
аль хэрглэж зэргийн бүтэн авсгарсан. Тэнд байлдаанд асар их хохирол үүссэн. Одоо ачааны тэмээнүүд юм бол бүгдийг бараг тэнд алдсан. Нөгөө тэмээгийн өвтүүлж ягаад тэрүүгээрээ халтгаж байж байлж байсан. Тэгээд одоо ачааны тэмээд бол бараг болсон. Тэгээд тэрнээс нас Улаанбаатар гэж одоо энэ өөр Монголын нутагт байх шиг байгаа юм. Тэгээд тэрнээс чинь нааш одоо ингээд маршлаад тэгээд энэ тэрэлшид ирнэ гэдэг чинь хэцүүдээ тийм нөгөө хоолунд байхгүй, хүний хоолч байхгүй, агтааж одоо тийчээхэн татгаж чадахгүй ингэж байсан. Нэгдүгээр, хоёрдугаар тэгтэрээс хятад чинь маш их судалгаатай ер нь гадны мөчтийн хаагуурын мэдчихсэн. Ягаад гэвэл тэд чинь нөгөө өөр Монгол халах Монголын зэрэгүүдийн урдны явуулсан. Тэд чинь хаагуур гадны мөчт явах уу, хаагуур хүү гэдгийг тэд нар мэдж шít. Тэрөөсөө Монголын Монголтой нь байлсан шít. Тэгээд ард нэг хэдэн хятад зөрчил явсан байгаа үз. Тэгээд их чинь одоо 2 талаас нь галтуу хэрэгсэн гэж байгаа юм. Галтуу хэрэгсэн. Тэгээд их чинь одоо 2 замын 10 түмэн зэрэг ирж байгаа шүү дээ. Тас араас нь хөөгээд нэг нь ухтаад. Тэгээд зүүн замын тэрэг нь ухтаад гэрийн галтуу мөчтэйг ийшээ явна гэдэг мэдээд энэ замын бөглөсөн байсан. Нэг нь араас нь хөөж байгаа. Тэгээд тэр чинь одоо яг тэ тэр хятадууд тэгж явж чадахгүй шүү дээ. Халахууд замын загаад толгойд нь яваад толгоос сэргийлэх болж тийм. Тэгэл одоо зүүмат одоо энэ юуны төвийн налдагийн сад зүүмат гэдэг чигтэй. Тэгээд аргагүй ялагдсан. Яг ялах ямар ч үндэс байхгүй. Хоол хүнс зэвсэг техник одоо тэгэл. За галдан мөчтийн дараа бас ойрдууд төвдийг бас авах гэж утсан. Төвд рүү хийсэн бас аян дайн бас дэлхийн түүхэнд бас аяг тод мөрөлдөөсөн дайн гэж ярьсан тийм лээ. Аяг хэсгийг авч явсан. Төвдийг бүр тэр уулнаас нь доош бууж орж гэсэн. Энд ямар нэгэн сурвалж байдгүй. Байна. Цэвэн арвдан ааны үед төвд рүү дайн гэсэн. Одоохондоо энэ тарвтаагаас алтайгаас гэсэн үг шүү дээ. Мордоод тэр төвдийн өвлийн цаг тэр төвдийн тэр өндөр уулан дээгүүр давж орсон байт. Тэр төвдүүд бол юуг нь тэгж одоо гинт тэндээс орж ирнэ гэдэг. Төсөөлөв. Тэгэхэд л одоо энэ дэргээр тэр өвлөөр тэр төвдөө өндөр уулыг даваад ар ширүүний гинт тууцсан байт. Тэгээ морио яа эсхийг боогод олсоор доошоо болгосон. Яасан гэдэг. Тэр ч одоо яг тэгэл одоо гууж алга өгсдөг юм уу, цасны үеийн газараар өгсдөг юм уу, өсөж урууд юм уу. Ямар ч байсан төвдүүд тэндээс байсан орж ирнэ гэж зөөдлөх бол. Тэгтэн гэвгүнд тэрийг даваад ороод тэгээ ласыг чинь авсан шүү дээ. Ласыг аваад тэгээ дараа нь алдаад тийм чинь юунаас манжийн зэрэг урдаас нь ирсэн хүч нэмж сэлбэг ирсэн. Тэгэл одоо хоол үзэхний асуудал нөгөө тэр их хоол тэр өндөр таваад авсан морд ямар байх вэ тийм ээ. Тэгэл ирсэн буцхаас замгүй болоо тэгэл ласыг орхиол. Төвдийг авахын стратеги ямар ач холбогдолтой байсан? Төвдийг авна гэдэг чинь
манжиг л хаана гэсэн үг шүү дээ. Төвд хондоо тухайда одоо халахвч гөпөр орон гэдэг шиг тийм ээ. Хоног зөвлөлт манай Японтой байлахад халахын голыг ашиглалаа. Тийм ээ. Халахын голоос л хамгийн дөт зам байсан байхгүй юу? Гооны халахын голыг ашиглалаа. Стратеги ашигладаг байхгүй юу? Халахын голч. Тэгээд 45 онд данч ялгаагүй оны нутгаас хамгийн дөт хамгийн одоо мархан түүнээс зөвлөлтийн зэрэг одоо манжуураар яваад тэгээд наашаа орж ирэх чинь асар их олзонтой болно шүү дээ. Тэр шиг төвдийг авч төвд энэ бас тэгээд манчтаас үлбэлдээд байгаа. Тэгээд тэрийн дасан зогсоож өөртөө авч тэрийг одоо халахвч төвдөр халахвч эмээл зорилготой явуулсан. Тэгээд энд очиод бэгч чадаагүй. Уцгаас замгүй. За тэгээд монголчууд маань бараг галдан бошготоос хойш бараг 6 хаан солигдоод 6 үеийн туршилтын манжуудтай байлцаар гол ялагдсан. Түүний дараа бол манжууд бол бүр баруун Монголд ойр төлбөр геноцид хийсэн байдаг шүү дээ. Геноцид. Тэрийг бол бас тэмдэглэж үлдсэн байдаг. Тэгээд яг зүгээр нэг л ууланд зугтаж гарч нэг уулын буянгаар арчныг яг толгойд оруулна гэж явах тэр чинь их хэттайгаа геноцид илгэлж байгаа байхгүй юу? Түүнээс бол ард түмний одоо аваа хөвгүүд тэр уулынхан буянд уулын ороод насч гарч амаргадаж үлдсэн. Тэгэл одоо яг тэгээд ордын ард юм одоо үржиж өсөөл явж шít. За тэрний дараа бид бол манжийн даралт 200 орчим жил байсан гэж түүх сурвалж бичигдсэн байна. Түүний дараа энэ бид нар бас нэг тусгаар тогтнолоо Богдгоонд Монгол Улсын тусгаар тогтнолоо олж авахд манай цэрэг армийн чадамжин дэр нь хэрэг байсан бэ? 13 дугаар зууны үеийн зохион байгуулалтаас юу үлдсэн бэ? Байлдах чадвар энэ зохион байгуулалт нь хэрэг байсан бэ? Ямар хэнэн дараадаг үлээ монголчууд ташууран бариад морцонч байлдах чадвартай юм шүү гэж. Хэрвээ хэрэг зэвсгэн зохион байгуулалт нь байсан бол монголчуудын байлдах чадвар өнөөж хүртэл алдагдав. Энэ одоо тэр монголчуудын байлдах чадвар хэсвэр хадуужил энэ бол монгол хүний генд байна гэж боддог юм би. Одоохондоо инкексэг өлөгчөнд явж шít. Манай залуучууд. Манай залуучууд гайхуулж шít одоо ерөөсөө. Нөгөө одоо маш өндөр үнэлэгдэж байна. Тэгээд залуучуудтай би уулзж байхад монгол хүн тэр албан оронд одоохондоо үндэд Суданд их өрөх өсөж байгаа шүү дээ. Тэгээд албан орон тэгээд одоо чиглэлийг хөрөцмөлтэй далаад өөр. Тэгээд таны 7 хоног л хөлөртэй юм гэж байна. 7 хоног хөлөрөө тэгээд биеийн сулдаал ингэж задлыг л 7 хоногоос цааш бол. Чадвар сайтай тийм. Их хөрөндөө байгаа ашигт болчтой. Бусдыг хараад байхад нэг жил нусаагаа оожуулж байгаа л явдаг шиг гэж ярьдаг шээ. Тэгээд энэ уралдаан тэмцээн болдсон байна тэр улсууд үеийн дунд Монгол 1-р байр дарахаа. Тэр сүрээд хөл байна. Тэр дарсан зохицох чадвар Монгол хүнд байна. Энэ бас л байгалийн үе шүү дээ. Одоо 4 үлрэлтэй. Дан халуун байдгүй хүүтэнч Монгол хүн явж байдаг. Халуунд ч Монгол хүн явж байдаг. Энэ одоо их орны байгалийн цагаарын өгсөн одоо хишиг байхгүй. За
Миний бас нэг унш судалснаар зарим нэг сурвалжууд бас бичсэн байт юм билээ. Энэ Америкийн нэгдсэн улс гэдэг одоо хамгийн хүчрхэг айрамтай улс байгаа шүү дээ. Энэ Америкийн нэгдсэн улс гэдэг хамгийн хүчрхэг айрамтай улс байгаа юм. Тэр бас монголчуудаас бас одоо 13 дугаар зууны монголчуудаас энэ цэргийн түүхтэй холбоотой, энэ стратегтэй холбоотой маш олон зүйлийг одоо ч хэрэгэлдэг гэсэн ийм зүйл яг байдгүй. Яг зүгээр миний бодж байгаагаар бол өргөн байрлал хүчигдээ 20 дугаар зуунд Америк гаргасан өргөн байрлал хүч. Тэр нь бол манай одоохондоо Тамас хэрэг гэж. Тамас хэрэг гэдэг нь энэ хотыг яг буулгаад авцсан. Тэгтээ дотор нь орж барьлахгүй. Үүмээс хамаагүй гарвал яах вэ? Гэт нэлээ хүндий одоо ханаа 3 хотын донд нэг Тамас хэрэг суулгадаг. Тамас хэрэг гэдэг нь одоо тэр хянах тэр ажиллагааг нь хянах хэрэг. Тэгээд ухаандаа тэр чинь энд мэдээ ирэхэд тэр хотод өмнө гарлаа. Тэгэхэд команд өгөхөд тэр хот руу ухаандаа давж очиж байгаа. Шийд. Тэр үнийг яг тэрний одоохондоо орчин техниктэй болохоос биш хуулбар ухааныг бол төргөн байрлал хүчээдэг нэрээр Америк 20 дугаар зуунд гаргасан. Тий. Тэгээд бол одоо чинь хөнгөн цэргийн техник бол хөнгөн байна гэдгийг одоо үргэж яаж хөнгөн байх хэрэгтэй. Маневр сайтай байх хэрэгтэй гэдэг. Тэгээс одоо дэлхийн 2 дугаар янаас харсан байх хүн танк одоо тэр Масар байх. Германы танк тэр чинь одоо тэгээд хажууд ирж эргэж чадахгүй зогсоод байх шээ тий. Тэгэхээр цэргийн техник бол хөнгөн маневр сайтай хурдтай нэг бол хурд байх хэрэгтэй. Гэдгийг ер нь 21 дугаар зууны сүүл 21 дугаар зууны эхнээс л одоо дэлхийд улс орнууд цэргийн техникийг шинжиж эхэлж шээ. Шинжилж маневрлаг хөнгөн тийм өсөр биш. Энэ гэсэн биднээс суралцсан байх магадaltaй тийм үү? Биднээс суралцсан байх магадaltaй тийм үү? Магадaltaй. Энэ чинь Америкийн, Английн, Монголын цэргийн сүүхээс үлддэг дотоод улсууд зөндөө байна шүү дээ. За, манай подкастын маань хамгийн сүүлчийн асуулт. Бид хэн бэ? Монголчууд бол дэлхийд ижилгүй хүндэт. Дэлхийн түүх Монголоос эхэлдэг. Миний би хэлсэн биш, Гэгэл хэлсэн. Дэлхийн түүх Монголоос эхэлсэн. Яагаад вэ гэхээр тэнд төр байсан юм.